TV дүүсэгт оршдог нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчин ард түмний нүүдлийн нааз авахыг тохиолсон ачиж буулгахад тохиомжтой суусан гэр юм. Монгол гэрн тоон өн баган хан хаан зар гэсэн үндсэн жугаар хэсгээс бүтэн. Монгол гэрн 4, 5, 6, 8, 12 хамттай гэрүүдээс бүрдсэн олон янз байдаг. Гэрийг бүрэн барьж дуусгасны дараа дээвэр цавар туураа бүсүр өргөх гадуур цагаан бүрээсийг тавьж гэрийг бүрэн барьж дуусгана. Монголчуудын үндэсний баярын нэг нь цагаан сар. Цагаан сарын баяраар тавгийн эдээ засдаг ёстой байдаг. 3 үеэр тавгийн эдээ засах ёс. Залуугэр бүр 3 үеийн үзэн хэмээн бэлэгдээд 3 үеэр тавгийн эдээ засдаг боломжтой. Үр хүүхэдэн олон тусгаалж аж хүчээ өгсөн 60-аас 80 насны ахмадуудаас шиний тавгийн эдээ нийсвэрээ таваар тойруулан 5 үеэр засдаг боломжтой. 70 үеэр тавгийн эдээ засах ёс. Ураг төрөл дотроо хамгийн ахмад нь болсон 80-аас 100 насны ахмадууд сар шинийн тавгийн эдээний суурь таваар тойруулан 7 үеэр засдаг боломжтой. 100 наслаж 6-даа таягдуулж 30-40 удсан азаа буурлууд сар шинийн тавгийн эдээний суурь таваар тойруулан 9 үеэр засдаг боломжтой. Бэлшиг наадам буюу бадаршил гэх мэт төрийн ёслол үндэтгэлийн үйл ажиллагаанд тавгийн эдээний суурийг таваар тойруулан мөнх тэнгэрийн ивээс багтахыг бэлгшээж 11 үеэр засдаг боломжтой. Монголчууд эртний сүрэг найр баяр ёслол цагаан сараар өөцтэй заавшуус бэлцээр ирсэн. Ханьны үз бэлгтэй хайгуураа өний хонгыг оруулан урдуураа сүрэний 3 хавийг тэр чигээр нь автлан авч бэлтгэдэг. Ууцыг том тоход давстай усан зөөлөн галаад удаан чанаж болон бэлтгэдэг. Ууц үндэтгэлийн арга хэмжээнд хэмжлэхдээ ууцны дээр хүзүү, дал, дөрөө өндөр хавирга, шаанд, чүмэг дагуулan тавьдаг уламжлалтай.
Танай орон өргөн удам газар нутагтай, эрсдэс уур амьсгалтай, жилийн дөрвөн үлрэлтэй, нүүдлийн мал аж ахуйг голлон эрхэлдэг олон ястны үлгийн нутаг билээ. Монгол үндэсний хувцс нь байгаль цаг ур эрхлэг аж ахуй, яс заншил, дээдлэн хөндлөх соёлын хүрээтэйг яг талбайтай билээ. Монгол малгай нэг онцлог нь урт чулуу оройн мандан материалыг бэлддэг. Иймд монгол хүмүүс малгайгаа солилцох, газар аях, доош харуулж тавихыг цээрэлдэг байна. Монгол дээл нь аль нэг тийш дарж бүсэлдэг. Ташуу болон дөрвөлжин үнэртэй, хоёр ташаа бүхий их биетэй, дотоод гадаад өнгөртэй хувцс юм. Монгол хотл нь Монгол үндэсний утасны нэгэн. Монгол хотлын нэг онцлог нь эд хошуу ойн соёрын оронд агаар байдаг. Иймд тэр агаар нь өвөл дааруулдаг зүүн сэрүүцэл үүрэгтэй. Хаттай уулархаг газар илүү тохиромжтой. Монгол хүн доор бүсээ тавих, дээгүүр нь ишгэх, дээгүүр нь явах зэргийг зэрлдэг. Учир нь бүс нь хүний сүнс оршдогтой холбоотой гэж үздэг. Таван шуу мал гэдэг нь монголчуудын эртнээс нааш гашуулан өсгөн ашиг шимийг хүртэж буй адуу, үхэр, тэмээ, хонь, ямааг бүгд нь ерөнхийдөө өгсөн нэршил юм. Адуу бол таван шуу малын нэгэн юм. 1 нас нь өнөг, 2 нас нь дааг, 3 нас нь шүтлэн, 4 нас нь хязаалан, 5 нас нь соёолон, нас бий гүйцэн адууг гүү газар гэж нэрлэнэ. Үхэр бол 5 шуу малын нэг юм. 1 настай нь туул, 2 настай нь бариу, 3 настай нь сүтлэн, 4 настай нь гүнж, 5 настай дүнж, 6 настай нас бий гүйцэн үхрийг будуушаар үнийг гэж нэрлэнэ. Тэмээ бол 5 шуу малын нэг юм. 1 настай бодог, 2 настай торон, 3 настай тайлаг, 4 настай гунж, 5 настай дүнж, нас бий гүйцэн тэмээг ад ба инх нэрлэдэг. Ямаа бол 5 шуу малын нэг юм. 1 настай эсэг, 2 настай борлон шүтлэн, 3 настай зусаг, 4 настай хязаалан, 5 настай соёолон, нас бий гүйцэн ямааг ухан энэ ямааг гэж нэрлэдэг. 5 шуу малын нэг нь хонь юм. 1 настайг нь бураг, 2 настайг нь төлөг, 3 настайг нь зусаг, 4 настайг нь хязаалан, 5 настайг нь соёолон, нас бий гүйцсэн бүдүүн хонийг энэ хонь хуц гэж нэрлэнэ.